За сайн байцгаана уу? Орой минь. За өнөөдөр манай Нямаа хотоор Facebook хэрэглээ Монгол гэсэн сэдвээр лайв хүргэхэд бэлэн болоод байна. Тэгээд сайн уу Нямаа орой минь гэрээсээ ажиллаж байгаа хэр байна да? За орой минь гэрээсээ ажиллах ер нь л тажгүй шүү. За тэгээд энэхүү хугацаанд бас яг Facebook хэрэглээ Монголд инфографик тэгээд e-book-ийн мэдээллүүдээ бэлтлээ. За манай байгууллага бол ерөнхийдөө 2015 оноос хойш энэ Facebook хэрэглээ Монголд гэдэг энэ инфографик бэлдэж явсан байдаг юм. Тэгээд сүүлийн 3 жилийн хугацаанд бол манай Нямаа яг энэ Facebook хэрэглээ Монголд гэсэн инфографикийг гартаад хийгээд явсан байгаа. Тэгэхээр Нямаа хоёлаа ерөнхийдөө Монголд 2020 он болон 21 онд ямар хуу зүйлүүд ажиллагдах ер нь Facebook хэрэглээ Монголд ямар байгаа талаар хоёлаа нэг үргэлжлэн тайлбарлаад явах уу? Зөв. За хоёлаа за. За мөн бид бүхний хувьд гэх юм бол яг намайгийн түрүүнд хэлсэнчлэн сүүлийн 6 жилийн хугацаанд гаргасан Facebook-ийн одоо тайлангаа нэгтгээд инфографикуудаа нэгтгээд e-book бэлдсэн байгаа. Та бүхэн яг дээрх холбоосоор ороод татаад авах бол боломжтой байгаа шүү. Бид хоёр e-book нийтлэлийн холбоос гээд caption text дээр үлдээчихсэн байгаа. За би одоо бас энэ дээр комментээр үлдээчихье. Та бүхэн яг энэ юугаар холбоосоор татаад авах боломжтой байгаа шүү. За ерөнхийдөө бид хоёр өнөөдөр ингээд тайлбар маркаар явъя тийм маркетерүүд анхаарах талаар. Тэгэхээр энэхүү e-book-ээс бол та бол ингээд бүр нэг бүрчлэн одоо нас, хүүс, англид бүх төхөөрөмжүүд гэдэг юм энэ дэлхийн бүх мэдээлэл. За өнөөдөр хоёлаа эхлээд хэрэглээний талаар ярилцъя. Тэгэхээр Монголд идэвхтэй хамгийн олон хэрэглэгчтэй платформуд ямар платформуд байна вэ юм аа? Ер нь бол яг бол Монгол дахь сошиал медиа платформуудын хэрэглэгчдийн өсөлт бол маш идэвхтэй байна. За тэгээд хамгийн их Монголын хүн амынх нь 68% эзтэй одоо платформ бол мэдээж Facebook байна. За тэгээд хэрэглэгчдийн одоо хүүсийн харьцааны хувьд гэх мэт ер нь бол тэнцвэртэй харагдаж байна. Зарим хүмүүс асуудаг. Яг одоо ингээд манай сургалтын цаадаа хүмүүс бас их асуудаг. За багшаа ингээд Facebook хэрэглээ гэдэг юм чинь. Тэгээ Facebook хэрэглээнээс гадна ерөнхийдөө одоо энэ сошиал медиа платформуд дээр Facebook-ийг хэрэглэх хэрэгцээ байна уу? Instagram нь илүү юм шүү. Facebook хуучирчихсан сууг юм шүү гэж ингэж асуудаг. Энэндээс хариулахад Facebook бол одоо идэвхтэй маш том одоо зах зээл хിവэрэ байна гэж ойлгож болох юм аа. Facebook бол яг сүүлийн 5 жилийн хугацаанд ер нь бол маш өсөлттэй байгаа. Монголын хамгийн том одоо платформ болон сошиал медиа платформ бол хിവэрэ байна. Энэ хандлага ч гэсэндээ цаашдаа бол өсөх төлөвтэй байна гэж бол ер нь бол харж байна. Тэгэхээр бизнесийнхний хувьд бол хамгийн гол тэгэхээр Instagram-ийн хувьд гэх юм бол яг өмнөх жилдээ харьцуулахад бол нэг 5% өсөлт бол ажиглагдсан байлаа. Тэгэхээр яг хүүсийн харьцааны хувьд гэх юм бол бас Facebook-ээс бага зэргийн ялгаатай. Жишээлбэл 61% нь бол яг эмэгтэйчүүд байна. Тэгээд үлдсэн 38% нь бол ер нь бол эрэгтэйчүүд байх жишээ нь. Тэгэхээр 18-аас 35 насны залуучуудад чиглэсэн одоо мэдээлэл контентууд хүрэхээр зорж байгаа бол Instagram бол таны бас сонгож болох цаашлаад хэрэгцээ нэмэгдэж байгаа өсөлттэй платформ бол хിവэрэ байна. Гэхдээ ерөнхийдөө нийт идэвхтэй хэрэглэгчийн тоог харах юм бол Facebook бол Instagram-аас бараг 5 дахин илүү байна гэж харагдаж байна тийм ээ. Тийм, 5 дахин их. Дараагийн зүйл Twitter байх шиг. За, уучлаарай. Зүгээр. За, дараагийн сууг бол За, миний нэзээ. За, дараагийн сууг бол Twitter байна. За, Twitter-ийн хувьд гэх юм бол яг бусад платформуудтай харьцуулахад өөрөө энэ эргээд өөрөө бас харьцангуй сегментийн хувьд бол өөр байна. Тэгэхээр 52 мянган бол хэрэглэгчтэй. За, өсөлтийн хувьд гэх юм бол нотлон яг өмнөх жилдээ харьцуулахад бол 17% өсөлт бол харагдчихжээ. Тэгэхээр хүүсийн харьцааны хэрэглэгчтэй хүүсийн харьцааны хувьд гэх юм бол бага зэргийн өөр бараг 70 орчим хувь нь эрэгтэйчүүд, үлдсэн 30% нь бол эмэгтэйчүүд байх жишээ нэ. За дараагийн LinkedIn аваа харагдаж байна.
За LinkedIn-ийн хувьд бол яг бизнес эрхлэгчдийн одоо Facebook гэж нэрлэдэг тийм ээ. Тэгэхээр LinkedIn-ийн хувьд гэх юм бол 200 мянган хэрэглэгчтэй. За өмнөх жилийн тоотой харьцуулахад бол нэг 17.6% буюу нийтдээ 30 мянган хүн бол шинээр нэмэгдсэн байлаа. Тэгээ яг хүйсийн харьцааны хувьд бол мөн адил. Ер нь бол нэг 57% нь эрэгтэй, 57% нь эмэгтэй. За 42% нь бол эрэгтэй байх жишээ нэ. Тэгэхээр яг байгууллагын зах зээл дээр ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бол эргээд өөрөө бол мөн B2B-ийн зах зээл дээр ажилладаг хүмүүсийн хувьд бол LinkedIn бол яхаа аргагүй бас ашиглах ёстой сувгийн нэг бол гэж бол мөн дээрэс нь тогтмол бол өсөлттэй яваа сувг бол байгаа. За тэгэхээр хүмүүс маань үзэж байгаа хүмүүс маань нийтлэлийн холбоос гэдээ би комент хэсэгт яг сая лайв хийхэд оруулсан байгаа. Бас caption text хэсэг холбоос байгаа. Энэ холбоос дээр дараа та бүхэн манай яг энэ бэлдсэн Facebook хэрэглээ Монголд гэдэг 5 жилийн энэ үзүүлэлтээ e-book-ыг татаад аваарай. Энэ e-book дээр одоо маш олон мэдээлэл байгаа. Өнөөдөр бид хоёр ерөнхийдөө тайлагнах маркаар маркетерууд юу анхаарах хэрэгтэй вэ гэдэг талаас илүү ярих гэсэн бодолтой байна. Тийм ээ юм аа. Аха. За хоёлаа яг e-book-ийг татаад дөрвөн мэдээлэл авах боломжтой. Тий. Аха. За одоо хоёлаа дараагийн хэсэг рүүгээ явж орох уу? За дараагийн хэсэг маань идэвхтэй үйлдэлийн талаар. За энэ талаар хоёлаа ярилцъя. Ойрт айгүй яг ингэж яриаг болохоор бас нэлээд санаж байна. За тэгэхээр за Facebook хэрэглэгчтэй хувьд гэх юм бол ер нь яг ингээд сард хийгддэг үйлдэлүүд байна л да. Тэгэхээр жил их тосон бол яг энэ Facebook хэрэглэгчдийн үйлдэлүүд бол маш төвтэй болж байна. За яг жишээлбэл Монгол дахь яг хэрэглэгчтэй хувьд гэх юм бол насны бүлгээр нь одоо яг энэ 2021 оны яг энэ жилийн дата байна. Харахад 18-аас 44 насныхтай хувьд гэх юм бол пост лайк дарах, комент үлдээх, мөн дээрээс нь зар сурталчилгаан дээр дарж үзэх байдлын хувьд бол маш идэвхтэй байна. Энэ тоо өөрөө ингэ өсөж байна. За мөн харин яг хүйсээр нь харах юм бол 25-аас 44 насны эмэгтэйчүүд бол маш идэвхтэй байна. Тэгээд Facebook-ийн энэхүү идэвхтэй байгаа үйлдэл маань биднэрт өөрөө маркетингийнхны хувьд ямар одоо санаа өгж гэнэ вэ гэхээр бид бүхний хүргэж буй төлбөртэй зар сурталчилгаа эргээд хүртээмж хүмүүсийн эргээд биднэрт үзүүлэх хариу үйлдэл илүү одоо байгааг бол харах боломжтой байна. Тэгэхээр Facebook дээр бол төлбөртэй зар сурталчилгаа явуулахад ахин чиглүүлэлт хийхэд бидний хувьд бол бас илүү боломжтой болж байна л гэж харж болно гэсэн үг. Мөн яг 18-аас дээш насны хүн амын хүн амын донд одоо яг Facebook-ийн зар сурталчилгаа явуулахад 18-аас дээш насны нийт хүн амын 97% нь бид нэр хүрэх боломжтой гэсэн одоо ийм судалгаа хүүцүүдээс гаргасан судалгаа байлаа. Энэ бол айгүй надад өндөр тоо юм шиг харагдсан. Яагаад вэ гэхээр бид нар 18-аас дээш насны буюу эдийн засгийн маш идэвхтэй хүн амын одоо нийт 18-аас дээш насны гэсэн үг шүү дээ. Бүх хүмүүс Монгол хүмүүс. Энэ хүмүүсийн 97% буюу бараг тэр чигт нь бүгдэнд нь манай сурталчилгаа харагдах боломжтой гэдэг. Тэгэхээр энэ бас дэлхийн хэмжээнд бол эхний 5-д манай Монгол улс ордгийн байлээ. 100% харагддаг гэдэг нэгдүгээр улс байдгийн байлээ. Тэрнтэй зэрэгцээд манай Монгол ордог. Тэгэхээр бид сурталчилгаагаа илүү сайн явуулах нь илүү үр дүнтэй өгөөжтэй юм. Тэгээд бас дээрээс нь одоо Facebook сая нэмээд ярьж яхад надад бас тийм бодол төрлөө л дөө. Facebook өөрөө engagement-ийн харилцаа үүсгэлттэй хариу үйлдэл хэр сайн их байна тэр постуудыг олон хүнд хүргээд байгаа хэрэгтэй. Тэгэхээр Монголын зах зээл дээр бол Facebook бол одоо бусад зах зээлүүдтэй харьцуулахад магадгүй энэ хэрэглэгчийнхээ нөгөө хийж байгаа үйлдэлийн зан төлөвийг харахад их одоо боломжийн сайн сувг байж болох юм шиг харагдаж байна. Энэтэй санал нэгдэх үү юм аа? Саналагдж байна. Мөн дээрэс нь 2020 он бол өөрөө Facebook-ийн хувьд комент бичих байдлыг маш сайн дэмжижсэн жил. Тэр ч утгаараа бол хүмүүсийн комент бичиж байгаа байдал бол маш сайн өсөлттэй байна. Тэгэхээр бид нөө энэ нь эргээд өөрөө бид хүнд бол бас эргээр нөлөөлж байна. Контентуудыг маань бустууд маань маш сайн хурж байна. Дээрээс нь нөгөө комент бичсэн organic reach буюу бустгууд хөлбөргүү reach маань өндөр болж эхэлж байна гэсэн үг. Тэгээ бусад орныхонтой харьцуулахад ерөнхийдөө манад бол боломж их байгаа харагдаж байна гэсэн үг тийм ээ. Тийм. За. Дээрээс нь хоёулынгийнх нь яриа ер нь хэр сонсогч бол миний интернет сайн сонсогдож байна. Дуу сайн сонсогдож байна гэж манай ануудаар ицсэн байна. Баярлалаа Анука.
Окей. За. Орсон би харин гацаад аваад явж та санаа зовоодсэн. 4 сас хэвэн байна. Ааха. За. За хоёулаа дараагийн хэсэг рүү орох уу юм аа. Тэгээ. За. Дараагийн хэсэг маань төхөөрөмжийн тухайгаа. Энэ дээр бас нэлээд өндөр нэг тоо харагдчихсэн. Тэр тооны тухай ярих уу? За ер нь бол жил ирэх тусам Facebook хэрэглэж одоо нэвтэрж байгаа төхөөрөмжийн хувьд ер нь гар утснасаа нэвтрэх байдал бол нэмэгдчихсэн. Гэтэл яг энэ оны хувьд гэх юм бол 99% нь бол гар утснасаа нэвтэрж байна. Үлдсэн 1% нь бол зөвхөн компьютероос нэвтэрж байна. Тэгэхээр бид бүхний хувьд энэхүү одоо яг мэдээллээс хамгийн чухал авах зүйл нь юу вэ гэхээр бид бүхний бэлтэж байгаа контент, мэдээллүүд гар утсны жижиг дэлгэцэн дээр тохиромжтой байх тал дээр анхаарах хэрэгтэй гэдэг зүйл бол харагдаж байна. Тэгэхээр яг аль төхөөрөмжөөс илүү хувь орж байгаа гэдэг мэдээллийг бол насны ангиллаар бид нар бүгдийг гаргацсан байгаа. Тэгэхээр та бүхэн e-book руугаа бол ороод бас харах бол боломжтой байгаа. Яг энэ коммент хэсэгт би нийтлэлийн холбоос гэдэг нийтлэлийн холбоос гаргасан байгаа. Энэ холбоос дээр дараад тэгэнгүүт татаж авч форм бүглэх хэсэг байгаа. Тэр формыг бүглөөд та бүхэн e-book аваарай. E-book дээр одоо яг энд болохоор бид хоёр ингээд хэсэгчлээд e-book-нийхээ хэдхэн хуудсыг ингээд оруулчихсан байгаа тийм юм аа. Тэгэхээр энэ болгоныг үзээд анализ хийгээд маркетрууд яг өөрийнхөө салбарт яаж хэрэглэх талаараа ингээд бодолцоод явж байна тийм. Тэгэхээр гар утснаас 99% хандж байгаа гэдэг бол өндөр тоо байна. Тэгэхээр бид нар гар утасны дэлгэцэн дээр маш их анхаарал хандуулах, яг тийм босоо формат энэ дээр бас анхаарал хандуулах. Энэ тухай хоёул өнгөрсөн жил бас ярьж ирсэн санагдаж байна тийм. Энэ тоо тэгэхээр бүр өссөн байгаа харагдаж байна. Байна гэсэн. Одоо жишээлбэл 4 жилийн өмнө гэх юм бол нэг бараг 16% ч гэдэг юм уу тий. Компьютероос нэвтрээд 80% нь гар утснасаа нэвтрдэг байсан бол 4 жилийн дотор энэ өөрчлөлт бүр ингээ маш хурцтай гарсан байгаа байхгүй юу. Тэгэхээр бид бүхний хувьд эргээл нөгөө контентын асуудал бол яригдчихэв гэсэн. 99%. Гэхдээ энэ 99% бол дан ганц гар утснаас холбогддог гэсэн үг биш. Компьютероос хаяада холбогддог байж болно. Гэхдээ ер нь бол гар утснаас холбогддог гэж ойлгож болно тий. Одоо чиптээр бол компьютероос холбогддог, гар утснаас холбогддог хүмүүс одоо энэ 99-т орсон явж байгаа шүү дээ тий. За. Тэр үлдсэн 1% бол зөвхөн нууцлаараа үлдсэн 1% бол зөвхөн компьютероос ордог хүний тоо гэсэн үг байхгүй юу? За цаашаа явах ойлоо. Дараагийн за энэ сонирхол гэсэн хэсэг байна. За Facebook хэрэглэгчдийн сонирхлын төвшинг болохоор бид бүхэн яг эрэгтэй эмэгтэй гэдэг ингээд гаргаад сүүлийн 4 жилийн датаг бол харж байна. Тэгэхээр эдгээр одоо яг энэ бид бүхэнд харуулж байгаа категориуд бол яг топ 10 одоо хэрэглэгчдийн хувьд сонирхлын хэсгүүд бол ажиглагдж байна. Жишээлбэл эмэгтэйчүүдийн хувьд юу гэдэг нь хэр салсан ч гэдэг юм уу тий. За дээрэс нь гоо сайхан имлэг гэдэг яг эдгээр категориудын хувьд яг төдийлөн гэхээсээ илүүтэйгээр эдгээр категориудыг бид нар төлбөртэй зар сурталчилгаа явуулах магадгүй бусад зүйлүүдэд ашиглахад яг энэ категориос нь бас сегментчилж өгвөл илүү үр дүнтэй байх гэдэг байдлаас бид нар бол ингэ танилцуулж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө одоо энэ маркетруудын хувьд юун дээр одоо хэрэглүүл илүү үр дүнтэй гэсэн үг байна юм аа? Ямар одоо үр дүнтэй? Юу анхаарах ёстой вэ? Яг категориудын хувьд гэх юм бол яг энэ жил ирэх тусам одоо жишээлбэл хүмүүсийн сонирхол гэж гарч ирж байна. Тэгэхээр категориудын хувьд гэх юм бол бид нар нэгдүгээр гэх юм бол төлбөртэй зар сурталчилгаа явуулахад бол ашиглаж болж байна. Хоёрдугаар гэх юм бол магадгүй яг энэ чиглэлийн одоо яг шинээр одоо нээж байгаа шинээр одоо яг ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бас харуул илүү үр дүнтэй байх гэж бодож байна. За тэгэхээр сонирхол бол юм байна. За одоо хоёулаа дүгнээд ярих уу? Ерөнхийдөө Facebook хэрэглээ 5 жилийн дата мэдээлэл байна. Манай нэмээ өөрөө сүүлийн 3 жилийн дата мэдээллийг гаргасан байна. Тэгэхээр өөр нь өсөлт одоо хэр ажиглагдж байна? Маркетрууд Facebook хэрэглээний талаар юу мэдэх ёстой байна? Ажилтаа өдөр тутамдаа яаж хэрэглэх ёстой байна? Энэ талаар ярилцъя. За ер нь бол жил ирэх тусам тийм үү Монголд сошиал медиа сувгийн хэрэглэгчдийн тоо өсөхөөс гадна яг идэвхтэй хэрэглэгчдийн тоо бол нэмэгдэж байна. Энэ нь бол эргээд өөрөө яг түрүүний харуулсанчлан тийм сошиал яг сувгуудыг бид бүхний дан ганц Facebook гэхээсээ илүүтэйгээр Instagram за тэгээд LinkedIn ч байт юм уу тийм ингээ бүхий сувгуудыг хамтдан ашиглаад явбал илүү үр дүнтэй гэдэг юм бол харагдаж байна. Мөн дээрэс нь ялангуяа хөл насны хэрэглэгчдийн хувьд гэх юм бол зар сурталчилгаан дээр дарж үзэж байгаа байдал бол
маш идэвхтэй байна. Тэгэхээр бид бүхний хувьд төлбөртэй зар сурталчилгаа явуулахад бол илүү одоо үр дүнтэй гэдэг юм. Төлбөртэй зар сурталчилгаа явуулахад энэ маань эргээд өөрөө эргээр нөлөөлж байна гэсэн үг. Тэгээд 2021 оны хувьд ч гэсэндээ одоо бид бүхэн сошиал маркетингда зар сурталчилгаа явуулах, зар сурталчилгаан дээрээ тавьж байгаа төсвүүдээ ахаад илүү одоо нэмэгдүүлэх гэдэг юм уу. Энэ бол хэрэгцээ шаардлага бол үүнээс харагдаж байна. За мөн яг сошиал медиа идэвхтэй хэрэглэгчдийн хувьд гэх юм бол гар утснаасаа нэвтрэх байдал бол 99% нь бол нэвтэрж байна гэсэн. Тэгэхээр ахаар түрүүнд хэлсэн гар утсны жижиг дэлгэцэн дээр тохирсон контент мэдээллүүдийг бэлтгэх хэрэгцээ бол үүсэж байна. Түүнчлэн бол яг юм 250 мянган хүн бол яг юм Facebook бизнес хуудас удирддаг админ байна гэсэн хүмүүс бүртгэлтэй бол байна. За тэгэхээр ерөнхийдөө Facebook бол маркетингийнхний хувьд орхиж болохгүй сувг хിവэрэ байгаа. Ер нь бол гэтээ энийг бид нэр цааш нь яаж зүй зохистой ашиглах вэ? Энэхүү дата мэдээлэл дээр хэрхэн ажиллах вэ гэдэг маань өөрөө маш чухал байх гэж бодож байна. Тийм учраас бид нар 5 жилийн хугацаанд Facebook хэрэглээ Монголд хэр байгаа талаар яг ингээд оны төгсгөл болгоно бид нар ийм тайлан гаргаж явдаг. Тэгэхээр энэхүү датаг маань 5 жилийн датаг татаж авахыг хүсэх юм бол яг одоо энэ лайвын доор болон доор коммент хэсэг дээр болон caption хэсэг дээр нийтлийн холбоос гэж биелдэж гисэн байгаа. Тэгэхээр та бүхэн тийшээ ороод форум байгаа, формоо бөглөөд та даваарай. За тэгээд бас хоёлаа нэг мэдээлэл хүргэчихье гэж бодож байна юм аа. Нима манай сургалт хариуцж ажилладаг тийм сургалт хариуцсан менежер. Тэгэхээр Нима сургалт ер нь яаж явагдаж байна вэ? Ковидтэй холбоотой хямдал урамшуул байна уу? За бид бүхний хувьд ер нь бол сургалтууд дээр ковидтэй холбоотойгоор бол яг сургалтаа бол 50% хөнгөлөлттэй бол байгаа. Тийм тэгээд хүмүүсийн хувьд гэх юм бол маш идэвхтэй ер нь бол хандж байгаа. Тэгээд сургалтын үйл ажиллагаагаа орондоо бид бүхэн маш их анхаарад яг одоо хичээлүүдэд лөө чанаржуулах тал дээр бол маш сайн ажиллаж байгаа. Тэгээд манай сургалтын талаар ер нь танай онлайн сургалт яаж явагддаг гэж айгүйх асуудаг. Тэгэхээр яг энэ цавшааныг ашиглаад жоохон мэдээлэл өгье. Тэгэхээр энэ бол бид бүхний хувьд сургалт ямар зарчмаар явагддаг вэ гэхээр та манай сургалтын группт ороод ирснээр бол бид бүхэн нийтдээ 9 бүлэг сэдвийн нэг 67-8 хичээл видео хичээлүүд бол бэлтгэсэн байгаа манай багш нар. За тэгээд эдгээр бүлэг одоо видео хичээлүүдээ та бол хизээ өөрийнхөө яг тухайн бүлэг сэдвээ яг одоо таны хувьд төлбөртэй зар сурталчилгаа чухал байгаа бол яг одоо танд чатбот чухал байгаа бол яг тухайн бүлэг сэдвээсээ үзээд хичээлүүдээ ингээд явах боломжтой. Хизээ хэдэн ч бол удаа үзэх боломжтой. За тэгээ мөн бид бүхэн 7 хоногтаа бол 2-оос 3 удаа манай багш нар бол лайвуудыг бол яг групп дээрээ бол хийдэг. Тэгэхээр тухайн лайвуудаар бол багш нараас асуух зүйлүүдээ маш нээлттэй бол асуух боломжтой. Манай багш нарын хувьд гэх юм бол та бүхэндээ тайлбарлаад мөн дээрэс нь дэлгэцээ одоо скрин хийгээд ч юм уу те ингээ үзүүлээ зөвлөгөө мэдээллүүдийг өгөөд ингээ бол явдаг байгаа. Тэгээд маш олон бүлэг сэдвүүдийг бол хамарсан. Дээрэс нь хичээлүүдийн хувьд гэх юм бол ерөнхийдөө дундаж хугацаа гэх юм бол нэг 20-оос 40 минутын бол дундаж хугацаатай видео хичээлүүд бол бэлтгэсэн байгаа. За тэгээд яг эдгээр хичээлүүдийн хувьд онцлог нь юу вэ гэхээр ер нь яг хичээлүүдийн агуулгад нь юу байд юм бэ, яад юм бэ гэж айгүйх асуудаг. Тэгэхээр хичээлийн онцлог агуулгын хувьд гэх юм бол бид нар яг сошиал медиа маркетинг хийхэд гардаг асуудлуудыг манай багш нар өөрсдөө яг ингээ бүр маш сайн системчлэлтэйгээд яг энэ дээр ийм зүйл ингэж хийдэ гэдээ маш тодорхой бол ингээ хичээлүүдийг бол орсон байгаа. Тэгэхээр суралцагчдын хувьд гэх юм бол хичээлүүдээ үзээд одоо сэтгэл өндөртэй. За манай сургалтуудаас маш их мэдээлэл, зөвлөгөө мэдээллийг авч байна. Ер нь үр дүн гарч байна. Бизнесийн хувьд ч тэр яг сая өнгөрсөн 4 сараас манай сургалт эхэлсэн шүү дээ, тэгэхээр тэрнээс хойш бол ер нь үр дүн гарч байна. Бид нар яг ковидтэй үед ер нь боломжийн сайн байгаад байгаа шүү. Чатботтой болсон ч айгүй гоё байгаа шүү гэдэг ийм эерэг комментууд бол ирж байгаа. За сургалттай холбоотой би өөрөө яг одоо энэ сургалтын төлөвлөгөө, стратеги, контент маркетинг бас сувгийн онцлогтой холбоотой ер нь хичээлүүдийг бүгдийг орж байгаа. Тэгээд би өмнө нь 2019 оны сүүлээр 11-12 сард ч билүү дээ. Ямар ч гэсэн 2019 оны үгүй шүү дээ. 2019 оны 2 улирал юм. Сүүлийн 2 улирал
сошиал медиа маркетингийн гүнзгий сургалтаа, танхимын сургалтаа ордог байсан. Манайх BCB-тэй хамтарсан сургалт хийдэг байсан. Тухайн үед болохоор орж байхад надад нэг зүйл анзаардаг байсан. Тэр анзаардаг байсан зүйл нь юу вэ гэхээр суралцагчид маань өдөр ингээд хичээлээ бүтэн өдрийн сургалтчууд бас их урт хугацаа тий өдөр хичээлээ ингээд үнэхээр ойлгодог гоё байдаг тий үнэхээр урам зориг дүүрэн байдаг. Гэхдээ гэртээ очиод дахиад асуух яг хийх гэр нөгөө асуух юмнууд үлдчихсэн байгаа нь анзаарагдаад байсан. Тийм болохоор ч бас энэ сургалтыг онлайн хэлбэрлөө шилжүүлсэн байгаа. Өөрөөр хэлбэл хичээлүүдээ хэдэн ч удаа давтаж үзээд яг дагаж хийгээд ингээд явах боломжтой. Тэгээд дээрээс нь бид нар нөгөө нэг 7 хоногт 2 удаа одоо би жишээлбэл сая өнгөрсөн 2 сарын хугацаанд лайв хичээлүүдэд ороод явлаа 7 хоногт 2 удаа. Ингээд яг нөгөө нэг би эндээ яг ингээд харилцан хоорондоо зөвшөлдсөд зөвлөлдөөд ингээд хамтдаа хөгжөөд явж байгаа болохоор манайхаас одоо бараг зөвлөг үйлчлэгээ авч байгаатай ялгаагүй байдал гэж үүсэж байгаа харагдчихсэн. Тэгэхээр энэ сургалт маань ийм өгөөжтэй байгаа шүү. Тэгээ өнөөдөр бит хоёр болохоор Facebook хэрэглээ Монголд гэдэг инфографикийн талаар ярьлаа. Одоо дөнгөж үзэж байгаа хүмүүс бас олон байгаа дах шиг байна. Тэгэхээр лайв маань хадгалагдах учраас ухраагаад үзээрэй. Тэгээ Facebook хэрэглээ Монголд ямар байгаа талаар хоёр хэрэглэгчийн тоо, хүүс, сонирхол те холбогддог төхөөрөмж гэх мэт чинь маш нарийн детальны мэдээллүүдийг бит хоёр e-book дээр оруулсан байгаа. Тэгэхээр та бүхэн би лайвын дор нийтлэлийн холбоос гэдээ оруулчихсан. Тэр нийтлэл рүү ороод форма бүглөөд адтаа даваараа. Тэгээ бас манай сургалт 50% хөнгөлөлтөй явж байгаа шүү. Бас чатбот темплейт маань байгаа. Тэгэхээр чатботын талаар маргаашийн лайв дээр манай чатбот хариуцсан менежер, манай Захид Баатар чөлөөний захирал хоёр маань илүү дэлгэрэнгүй тайлбарлага авах гэж бодож байна. Тэгээд үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. Баяртай. Нямада бас баярлалаа. Баярлалаа. За баяртай. Баяртай. За.